За бид төсвийн гүйцэтгэлийг хилцэхдээ дандаа ийм цаг тулгсан, материал нь маш оройтож ирсэн. За тэгээд ийм байнгын хорооны хуралд авахцсан ийм байдалтайгаар гүйцэтгэлийг бол маш муу хилцэж байгаа. Тэгээд сая ч гэсэндээ энэ материал маань бас их орой ирлээ. Тэгээд бас л байнгын хороодод авахцаад их тийм тулгамдсан байдалтай төсвийн гүйцэтгэлийг хилцэж байна. Уг нь бол төсөв баталгаасаа илүүтэй энэ гүйцэтгэл дээрээ татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа дээр бид нар нэлээд нухацтай ярих хэрэгтэй. За тэгэд аудитын байгууллагаас болохоор жил болгон л төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр ийм хязгаарлалтай дүгнэлт гаргаж байгаа, ийм алдаа дутагдал гаргасан гэл маш олон зүйл танилцуулдаг. Тэгээ та бүхэнд энэ төсвийн тухай хуулийн бас тодорхой заалтуудыг бас нэг дахиж сануулъя гэж бодож байна. Төсвийн тухай хуулийн 73-т төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хууль заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориул бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн заалт байна. 74 дээр төсвийн ерөнхийлөн захирагч санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж батлуулахдаа үндэслэгөө тоо мэдээнд тулгуурлан батлуулсан төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн байна. Тэгэхээр та бүхний одоо энэ аудитын газраас асуух гэж байгаа та бүхний гаргаад байгаа энэ хязгаарлалтай дүгнэлтүүд, энэ олон даалдаад дутагдлууд, зөрчлүүд илрээд байгаа энэ төсвийн тухай хуулиараа ер нь өнгөрсөн хугацаанд ийм сахилгын шийдэл ногдуулах талаар санал дүгнэлтүүд энэ төр явсан юм уу? Одоо энэ танилцуулж байгаа зүйл дээр саяны хоёр заалтанд хамаарах тийм яг бодитод алдаа дутагдал зөрчлүүд юу байна вэ гэдэг тодорхой асуулт байна. За хоёрдугаарт нь бид саяхан жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хилцэх гэж бас бөөнлийн болсон. Тэгээ хөгжлийн төлөвлөгөөнд саналуудаа тусгуулах гэж гишүүд бас нэлээд удаан хэлэлцсэн. Тэгээ төсвийн жилийн төлөвлөгөөгөө бол арай ээж бас баталж авсан. Гэтэл энэ 2025 оны төсвийн гүйцэтгэл дээр ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан нийт арга хэмжээний ердөө 53.7% нь энэ төсвийн гүйцэтгэлтэй ороод ингээд тодорхой хэмжээнд хэрэгжээд явж байна гэсэн ойлголттой. Одоо ийм дүгнэлт байна. Тэгэхээр бол одоо энэ жил болохоор одоо жилийн төлөвлөгөө сая батлагтаад явцсан байгаа. Ирэх жилийн төсөвт одоо энэ жилийн төлөвлөгөө чинь ингэж бүтнээрээ ерөн сууж чадах юм уу? Энэ хөгжлийн төлөвлөгөө тэгээд төсвийн тухай хууль хоёрынхоо зөрүүн дээр одоо хэдүүлээ ер нь яаж энэ хөгжлийн бодлого төлөлтөө зангид нь нэгтгэх юм бэ? Энэ дээр одоо сангийн яам ер нь ямар байр суурьтай байна вэ гэдгээ асуумаар байна. Цаашдаа ингэж зүгээр нэг юм цаас батлахын төлөө их хурал дээрч бөөн хилэн болоод, засаг дээрч бөөн хилэн болоод тэгсэн ирнэ эцсийн дүндээ ерөөсөө энэ гүйцэтгэлээр хэрэгждэггүй энэ байдал байх юм уу? За саяны хоёр асуултанд хариулт аваа тэгээд За ажлын хэсгийн 5 номер. За дараа нь сангийн яам бэлдэж байгаа. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 70 дугаар зүйлтэй холбоотой төрийн аудитын байгууллагаас энэ жил нэгдсэн байдлаар бид нар бас авч үзсэн. Яг тэр төсвийн захирагчдад төсвийн хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал байгаа. За энд бид нар 58 төсвийн ерөнхийлөн захирагчдад төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцоолохоор алан бичгийг бол хөргүүлсэн байгаа. Төрийн аудитын байгууллагаас, мөн улсын ерөнхий аудитороос. За мөн тухайлбал энэ төсвийн тухай хуулийн 70-ийн 1 хэсэгтэй холбоотой аудитын шийдвэрийг бол бид нар ингээд нэгтгэхэд аваад үзэх юм бол нийт 2316 зөрчил байгаа. Нэг их найд орчим төгрөгтэй холбоотой асуудал байгаа. Энэ хүрээнд бид 439 төлбөрийн акт тогтоосон байгаа. За 73, 74 заалттай холбоотой асуудлаар мөн одоо Монгол Улсын ерөнхий аудитороос холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад албан бичгийг хөргүүлээд тодорхой хугацаанд одоо энэ асуудлыг шийдвэрлэж хариу мэдэгдүүлэх тухай бол энэ бичгийг гаргата. 58 төсвийн ерөнхийлөн захирагчдад бол албан бичгээр хөргүүлсэн байгаа. Гаргалтай бичиг. Бүх сайд нар, бүх аймгийн засаг дарга нарт бид нар бол албан бичгээр шаардлага хөргүүлсэн. За сангийн сайд. Хин хөө. 7 номер. За ажлын хэсгийн 7 номер.
За жилийн төлөвлөгөө төсөвдөө багтаж батлагдаж чадах уу гэж асуусан жаргалан гişүү. За жишээ нь сая улсын жилийн төлөвлөгөөг саяхан 6 сарын 5 сарын сүүлээр батлахдаа урсгал зардлыг бол жишээ нь 500 тэрбумаар нэмэгдүүлэх нөлөөтэй заалтууд. За дээрэс нь хөрөнгө оруулалтын ингээд нэлээд олон ажлуудыг бол нэмээд бол баталсан байна. За одоо энэ жилийн байгаа төсвийн нийт урсгал зардал хөрөнгө оруулалтын зардал бол нийлээд зарлагын хязгаар нь 32.9 их 80. За саяхан баталсан төсвийн хүрээгээр баталсан одоо төсвийн хүрээ маань өөрөө нийт зардлыг бол 2.5 2.3 их 80-аар л нэмэгдүүлэх боломжтой байдаг. Нэг талтай. Тэгсэн мөртлөө одоо биднэрт ирж байгаа хүсэлтүүд за төсвийн хязгаар батлахад ирүүлж байгаа хүсэлтүүд бол энд багтаах ямар ч боломжгүй л хүсэлтүүд ирээд байгаа. Тэгэхээр нэгт мэдээж цалин тэтгэвэр зарлуудаа 7 номер нэмэлт 1 минут өгье. тэгэхээр мэдээж төсөв боловсруулахдаа цалин тэтгэвэр одоо нийгмийн халамжтай холбоотой за зайлшгүй гэсэн зарлуудаа тусгаад за үүний дараа гэрээний хийгдсэн байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа тусгаад ийм байдлаар ирэмблээд төсөвтөө тусгуул ажлуудын тэрнээс яг одоо бүх хуультай бүх ирүүлсэн хүсэлтийн дагуу бүх зардлуудыг төсөвтөө багтаагаад оруулах боломж бол хомсоо гэдгийг бас хэлье.